Эх нутаг минь шүлэг шиг сайхан, эх ор минь дуу шиг сайхан, эргэх дөрвөн цагт амьд явах сайхан, эрээн цавда цас орох сайхан. Шижиртэн мандах дорны алтан наран, бидэртэн бярзах улзын мөнгөн долгион, таван хашуумалтай нээлгсэн талын цагаан сувд зээрийн сүрэгтэй, хүн ард нь алсын хараатай, хөгжлийн хурдан галт гэрний хэмнэлтэй, эх орныхоо зүүн хойд хязгаарыг мандаг, элэгсэг замлан эрээн цавчуудын маань 70 жилийн ойгоо бүтсэн цоврох нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг та бүхэндээ өргөн барьж байна. Ингээд бид эрээн цавынхан нэвтрүүлгийн маань хойморт нутгийн сайхан ах нар маань тухалсан байна. За миний зүүн гарт талд маань бүгд найрамдах Монгол ард улсын хошоо аврах халамж 6, 7, 8 дугаар 5 жилийн гавшгайч мөн хоньны насыг цахилгаан хажаар хайчлах аймгийн уралдааны 5 удаагийн аврах улсын мөнгөн медальт алтан гадас одонд оргийн Балжинны мах маань сууж байна. За мөн бүгд найрамдах Монгол ард улсын 4, 5, 6, 7 дугаар 5 жилийн гарш хайч аймгийн 5 удаагийн авраг, улсын 1 удаагийн авраг цаг бадрахын наранчи ах манаас тухалсан байна. За мөн бүгд найрамдах Монгол ард улсын 5, 6, 7, 8 дугаар 5 жилийн гарш хайч аймгийн 5 удаагийн авраг тариаланч Дулмын мегмар ах маань тухалсан байна. За та бүхэн минь тарган тавтай сайхан өвлжиж байна уу? Сайхан өвлжиж байна. Сайхан өвлжиж байна уу? За ингээд нөмөрлөх сайхан уус шиг нутгийн минь сайхан ах нар тухалж байгаа нь аавыг минь ах нарын минь бодогдуулсан их сайхан сэтгэл хөдлөм гişин тохиож байна. Тэгээд Балжин ах минь мегмар ах минь наранчи ах минь ингээ хоорондоо сайхан хөөрөлдөөд тухайн цаг үеийнхээ бүтээн байгуулалтын талаар мөн эрээн цавын хөгжлийг та бүхэнгүйгээр төсөөлшгөө учраас одоо залуу хойч үеийнхэндээ сайхан дурсамж хүрнэ гэж хүсэж байна. За надыг оргин Балжин гэдэг эрээн цавын сангийн аж ахуйд Шамрын сургууль хамныг төгсөөд эвлийн илгээл таваад 70 онд очижсэн. Тэгээд 71 он тарианы хадлангийн баригадад хадланч хам боогчоор ажиллаад 73 онд улсын авраг хадланч болсон. Тэгээд тэг чин сангийн аж ахуйд бид нар бүх юм хийдэг байлаа. Зуд болохоор төлчин болдог, малчин болдог. Тэмээний нас, хоньны нас харахад бидний хүч хөдөлмөр хэрэгтэй болдог. Хамгийн хүчтэй улсууд нь бидний юм шиг санагддаг байсан. Тэгээд бид нар чинь адуу хөөрлөн, үхэр хөөрлөн, тэмээ нослон их л хүнд ажлыг хийдэг байсан. Төл хүртэл боож болдог байлаа. Тэгээд надад анх очиход чинь хамгийн түрүүний техникийн энэ хэн наран тояа бид хоёр чинь нэг салаанд уус боогоод тэр үед л одоо 5 жилийн гавшаад 5 жилийн ажлыг 5 жил болоог байхад нь хийж байлаа шүү дээ. Бид чинь наран туяа одоо тэр үед ямар гоё байсан одоо яриа. Хамгийн 69 онд эрээн цавын сангааж 7 сарын 1-ний өглөө наадмын өглөө ирчихсэн. Тэгээ би эрөө тарианы хөнгөж байгаа мэрэг тарианы баригадад очиод тэр зунаа ажиллаад намар нь боохад тэгээд дараа жилийн хадланд намайг онцгой баригад байгуулагдаад тэгээ онцгой баригадад хадланд явж ажиллаад тэр үед Балжины мэлж манай салон дээр баригад дээр байсан юм. Тэгээ бидээж бас уухгүй ажиллаж тэгээд аврах гэдэг юм Балжины мэлээс хадлангийн авраг болж байлаа. Ажил хөдөлмөрийн аваргууд сууж байгаа шүү дээ. Акулууд сууж байна. Одоо мегмар ах минь тарсамжааг үргэлээ. Тарайнд байжсэн. Энэ баригад байсан. Анх хэдэн онд очсон бэ тарай баригад? Би ер нь ах маань. Нутгийнхаа цон болонд өнөөдрийн
амар амгалан гайлгаж энэ хийя. Задан сайхан үйлж байна уу гэж бас мэдчихье. За би 1961 онд Чулуун ороодын сангийн ажлын гэж багтана. Тэнцээ очсон. Тэгээ аймагаас одоо илгээлтийн эзнээ Монголын хувьсгал залуучуудын эвлийн илгээл авч 1961 онд Чулуун ороодын сангийн ажлын очсон. Эндээс миний одоо 17 настай байхдаа очсон. Хүүхэд байхдаа очсон да. Тэгээд одоо тааш яриад Зүгээр та хэд ингээ хоорондоо баярлалаа ингээ тухайн цагт орсон ч удаа хүрнэ. Хөөрлөд гороолаа. Тэгээд нээлттэй. одоо анхны маань одоо тэнцээ очиж сангийн ажлууд би октябрын баяраар яг тааруулж ирсэн байхгүй. Чимцэрэн гэдэг жолоочтой танихгүй нэг гүрчтэй хөрхий одоо яг тэр үеийн юм шиг би яста хөлдөг шахаад чөлөө хараад 17 настай. 17 настай. Хүүхдэр тийм хүүхдэр 17 настай очиад хүүхдэр очсон сангийн ажлаа хөлөөж байгаа бидний нэг хооллоод тэгээд нэг цагаан байр гэж байсан юм а хэрэнд оруулаад ингээд хонолаа. Тэгээд маргааш энэ 2-3 үндэсний дараа одоо ажиллаж явна гэх. Тэгээд маа ажиллаж ямар ажил хийх вэ гэсэн. Одоо өвснө гүрүүших юм. Тэр үед машин дээр нэг хомортой камионгүй тракторын шаврын карлантай суугаад чойжил ядсан. Чойжил гэж байсан л да. Чойжилтаа өвснө гараад өгөө. Тэгээд явж тэнд чулуун хороотоос гараад хүчтэй ирж туулах гэсэн. Анхны маань ажил ингэж одоо эхэлж таарч одоо өөлсөж сангаж одоо тэр өдөржин явж байгаа шиг өвсөж чад юм байхгүй зүгээр бодоагүй үчтэй даахгүй одоо тэрний маань ачил одоо гарч байгаа. Манайхан сайхан байна уу? байгаа чинь бид бодож ирээ да. Хадлан бригадыг одоо та наргүйгээр төсөөлшгүй шүү дээ. Бид наргүйгээр бас төсөөлшгүй. Учир нь 10 жил тахтаа өвсөнд явдаг гэсэн шүү. Өвсөнд явдаг байсан шүү нэгмэр хаа бид нар. Тэгээ одоо дөнгөж нэг 9 дахь ингээ одоо бол хүүхдэд гэж явахгүй дээ. Нэг өвс хэдэн килограмм байдаг вэ? Тэр өвсийг чинь 25 кг өргөө заяа. Ингээ явдаг гэсэн шүү дээ. Ингээд нөгөө дээр нь ингээ ачаад ингээд бухал олгодог. Би бол өвсөнд явж Бид нар бол ногоо хураалтанд явжсэн баг. яаж гөрөш байх вэ? Таанал гөрөш. Тийм 10 жилийн хүүхдүүд явдаг гэсэн өвсөнд. Тэгээ бид нар ингээд богоончиг таанда байрлал. Дээд нааранд богоончгийн дотор нахнар. А бид нар доор нь богоончны доор ингээд өвсөөр юм байр засаад тэгээ ингээд зулж тэгээ ингээд нэг босоогоороо ямарч явах боломжгүй шүү дээ. Яг ингээд мүлхэж ороод тэгээд хараа хөвтэй ингээд мүлхэж гарна. Тэгээс та нар одоо төсөөлж байна. Би лав гэж явжсэн самбий одоо таштарж агш бид нарыг манай ингээ авч явчихсан. Тэгээд 12 вечер чинь өвсөө боож байгаа. Өвсөйч одоо тэр олон дав гэсэн Баян хааны уртлын талаарч тараага хийждэг. Тэгээ би тэр бас 15 маань юунд их сайн пресэндээ сайн тохируулж өгдөг. Би тэр тохируулаад тэгээд ерөөсөө энэ чиргүүлж ирээд шууд чиргүүл дээр түлхээ гаргадаг. Хоёулаа тэгсэн нөгөө тээврийн тарахтар гүйцдэггүй. Би хоёр чи энэ тэнд атсан өвстэй тарахтар орчих. Нөгөө чиргүүлүүд орчихад тэгэхэд чин чойчны дарга байсан. Ирээд тэгэж гончигж яваад мундаг механик байсан. Тэгэд нэр агарнаа байна одоо манай Цэрэнжав долгор агарнаа. Долгор гэж. долгор агарнаа бас хадлангаар хамааралтай юм бэ тий. Хадлангийн агарнаа. Тийм. За. Хадлан дараа тэгээд ирээд бидний өвсийг өргөж үзэн. За 25 кг хүрч байна уу? Хүрээгүй байна уу? Задгаа хайж болохгүй. Задгаа хаяул тэр чинь тэгээд талд нэг хог болоод байна шүү дээ. Тэгэхээр ерөөсөө задгаа хайж болохгүй. Тэгээд чиргүүл дээр ингээд цэргүүд ирж ажилтдаг байсан. Энэ чинь сүүлд нь темсийн хүүхдүүд ирж ажилтдаг. Одоо нөгөө Баян уулын хэн бэшт. Дагийн цаг удрах гэдэг үү? Цаг удрах. Тий. Дагийн муу. Сүүлдээ инженер болсон. За. Одоо байхгүй болсон бахаа. Тэр нэр ирээд өгөр.
миний чиргүүл дээр ажилладаг байсан. Наанаас нь яарад өвсөр шахаад хурдан өвсөрүүлэх гээд тэгж ажилладаг байна. Тэгээд тэр хүүхдүүд бүр нөгөө хүчин хүрхээ байлаад хүүхдүүдэд ажиллагдсан баг тийм. Тэгээд нөгөө тийм амар улсын бүх фондын өвсийг сангийн аж ахуйд бэлддэг байсан шүү дээ тийм. Нөгөө самбуу нагсын цэцгмаа гэж нөгөө бензин түгээдэг байсан би сандгийн. Тэгээ намайг кабинда суулгаа явна. Тэр жоохон бүр нэг хэдгээр гэсэн 4 4 би сандаг байхгүй. Очингууд ингээд жирээс нь улаан тракторууд. Тэгээд та нарын царай мэрэ авах юм байхгүй авахар гэж байна. За одоо тавьсан. Бүх ажлыг нь угуулж байсан юм шиг сангийн аж ахуйн кабельны өнөр айгуу тийм содон санагдаад. Тэгээд тэр хоол нь ингээд би яг санаж төмөр тавган дотор цэцгмаа гिचдгаар нэг хоолн дээр нь тааруулж ичдэг гэсэн. Хадлагын хоол айгуу амттай. Тэрсэн тий? Хадлан тариа бригадынхны зураг гэж байна уу болчихно юм ахад. Тэгээ би чи Тэрэний одоо энэ одоо хэний генерал одоо болчихлоо да. Хэн Ажурын дөө. дулаан жаргал. Дулаан жаргал чи одоо надад хүүхдээ загнуулаад өвсөн дээр чи өвс хоросон загнуулсан генералын хүний загинжсэн юм. Таныг од болгож шүү. Манай нарж яах. Манад байсан юм шүү. Генерал хүн чинь манай нарж яхад загнуулж ирсэн байх шүү. Өөрөө одоо санахаа болоо энийг яг мэдчихэж байна. Тийм аюу. Хөөс юм аа. Тэгэхээр ч одоо дулаан жаргал хамтарч одоо хиттэй юм бэ? Та нар минь одоо хиттэй юм бэ гэмээр шүү. Тийм дулаан жаргал чи сургууль ягаад бид нар тэгэхээр Ахнар бол 20 идтэл байсан байл үү тий. цагааны хийдэг. Тэгээд атлан дээр би нэг атлан дээр гэрээсэн дээр юм дамжуур хийж. Тэг би тэр шиг. Энэ хоёр дээр дамжуур хийгээд. Дэше гарах. Тэр дамжуургаар өвсөд дээр гадна. Чиргүүлээр хураах ажил. Гадраа түүсэн тэр амар гэдэг баг. Ямар ах болохоор яг өвснөх биш юм байдаг. Тариа. За Тариа бригад. Мягмар чинь Хадлан ер нь эдний салаан дээр очих чинь мягмар чинь Хадлан кавин дээр 5 хушуунууд яриа итсэн. Одоо тэр чинь нэг аймаг авах 5 хушуугаар хоёр барьгаад гүнгөө зогоон барьгаад. Тэний барьгаад байсан. 5 барьгаад байсан шүү тийм. машины кабин дээр ингээд 5 гушуунууд цоолбортод хийцсэн байдаг гэсэн. Гавшгаач авснаар нь Хэдэн барьгаад юм байсан бэ? та нарын ашигт буруухан байсан. Намайг ачаад гүнгөө зогоон барьгаад. Аргатын тентиг барьгаад байсан. Би 69 онд байсан. Тэгээд та бүхэн минь тэр 90 цад очиод тэгээд хань ижилтэйгээ хамт очив юм уу? Тэндээс очиод уурлаад авчихсан юм уу? тэндэл тэндээс очиод л олж авсан. Би бол үндсэн тэгээ өөр хангаа аймаг хүн шүү. Тэр 70 хэдэн онд бас их хөгжилтэй юм болсон л да. Төмөр цогоо гэдэг айл сууж байгаа. Наадмаар барилдуулт юм байна. Тэсэн чинь нөгөө хэлийн зэрэг хэм билээ нэг сумда төрүүлдэг хүн энэ хайрцдаг юм байна. Тэгсэн чинь надаа 3 давсан гэдэг нэг шагнад өгсөн. 2 м 90 копрон, нэг 90 давуу дээлийн дотор. Нэг өөлөг шүтэн цайчүүлээ тийм өгсөн. Төмөр цогоогойд орж ирээд хэлдэг. Над хэрэгтэй юм өгсөнгүй. За яг юм хогч юу ярьж байгаа наач хамгийн хэрэгтэй дурсамжтай гэдэг гэсэн. Тэгээ би тэр одоо хэдэн хүүхдүүдээ ихтэй танилцаад 5 6 хүүхдийн эцэг их болоод одоо энэ хүүхдүүд маань сайхан явж байгаа. Ангийн хүүхдүүд одоо энд явж ирлээ. манай ангийн баяр төгсөн аав. Ганц цэцгийн маань аав тэгээд Манай туулын маань аав, андаргийн маань ээж, манай ах бонц хамаатан сууж байгаа. найзууд Шамбамба гэдэг хүний ахны асуугаад одоо хамгийн том ахны. Тэгээд би одоо досоо хава зураг хийдэг одоо үүтэй. Нэг хүүтэй ингээд. Тала хүүхдээ. Далаагийн чинь одоо тэгээд нэг хүүгээ алдаад тэгээд одоо зураг болоод байгаа. Өөр хүүхдүүд нь сайхан явж байгаа. бол өнөр өтгөн Одоо сайн. манай охтууд ч бүгдээр 50 гарчлаа шүү дээ. Одоо аав ээж. Тэгэлгүй яах вэ? Баг нь л бидний үеийнхэн байж та одоо. Манай тояа энтерч. Энд жамцсан ухна гэдэг одоо гайлын гэж ярьдаг. Тэр бид гурч бас найз гурав. Тэгэхэд гончигж байгаа нэг өдөр дууж биш хавар штэ. Хавар бидэрт нөгөө хадлангийнхан чинь засвар хийдэг байсан чинь юу нэ гончигж байгаа дуудсан чинь ухна би тэр дуудсан. Тарианд явна.
өвөр тарианд яв гэ. Тэр засварын газраас 54 тараах дөрөв тэрийг асаагаад яваарай гэд маргааш яваа. Тэгээд нөгөө тэгээ чинь очоо ухнаа гэтэр чинь асаагаад тэгсэн чи одоо Нанжид биш үү? Лавсрынгийн. Тийм, Нанжид. Тэднийх манайх ойрхон байсан юм чи. Тэрийг авчраад гадна тавьчаад нөгөө хонжил гуцаа авах гээд хүрээд ирсэн. Нанжид гарч ичээд өө юм уу төмөр Белорус байна гэсэн. Юу авсан? Тэгээд очсон чинь Махаровган барьгаад шинэ мулгын орд бид нэр гарсан. Та бүгд явдаг байсан. Тэгсэн чинь Цэрэнгээ ухна. Малик ухна. Бид хоёрыг чинь дагуулад өө өстэй. Бид хоёр чинь сүүдэр шиг сад ахгүй. Ухнаа чи ийшээ хараад нэг урт тамхи зууцсан харагдана. Ийшээ харсан чинь дуусч байгаа харагдсан. Дахиад нөгөө урд л яваад байгаа ш. Ингээ харгас чинь нөгөө тамхи дахиад урт болцсон юм. Ухнаах тариалан чийсэн гэсэн. Аврах штэ. Манай гайлт ус ухнах юм Тийм чинь. хараа. Гайлын дарга болсон ш зүйл. Тэр чинь жамцаа ухна. Жамцаа. Өөр ухна юм уу? Өөр. Өөр. Цэрэнгийн ухна. Аа. Тэгээ малик ухна гэдэг. Нөгөө 90 цаг нөгөө хочоор нь ингэж ялгадаг. Тийм бай, тийм бай. Хочин доллар 2 хүн байдаг гэд энэ манай чалгагч яриад байна. 34 2 мөн үү? Хочин Ачтай. Сасаагүй. тэгээд Энэ миний юу юм бэ? Хатлан дээр байсан. Манай Гурван байцны авраг. намсраа Урлаа жамцаа. тараахтараа удлаа шар гэрлээр яагаад. Тэгээд бүгд шилэн дээр махараагаар нөгөө хоёр удааг авраг тариал нөгөө хадланц гэдгээ бичээд тэгээд энэ авахулсан зураг. Энэ нөгөө эвлэлийн Энэ зураг аягүй хатсан зураг. Тий. гар тавьж Гүндэт самбар дээр байсан зөндөө харсан зураг. Намсраа жамц авраг нари ах. Тий. Тэр маань бас Зоригт ах гурав маань авраг орж ирсэн байхгүй юу? Зориг ах. Тэгээд энэ үл биш одоо мягмар хараад тань. Тарианы үр тарихаа өмнө боловсруулалт яваад. Тэгэхэд бид нар бас дуудаад энэ нэг баригаад явж ирсэн. Зураг нь энэ. Зонжангаа Гой зураг байна тий. өвөл нь амардаг байсан байгаа ч тийм. Өвөл Тээвэр ч юм. Өвсний тээвэр. Ямар ч Нөгөө зүйл тал зориг ах хайсан маань. яа малчидаа өвсөнд хөргөж өгнө. Учирч Хин бай нэ? Хөрцөнгийн хавхулж өгнө. Зориг ах энэ хин ах байна да. Наач дансруугаа зураг байгаа. Тийм биш. Дансрангуй байна. Энэ захих чи хин блэ? Ирээд цавхан нэ бүтээн босгож хийсэн одоо эд нөгөө нэг хөдөлмөр эд хөдөлмөрийн тэр сайхан шижгэлсэн он жилүүдийг бол ер нь бүтээсэн хүмүүс шүү дээ. Юу яах вэ? Тэрэн цавын сангаа ачих юм тий. Тэрэн цавын сангаа Бүх ачих. ажлыг нугалж Би одоо байсан. Нарамжийн ахын зүгээр тис хөндлөн юм ярихад Нарамжийн ах маань толгой барьдаг байсан. Тэгээд нэг удаа би нэг хүүхдүүд 90 цагийн хүүхдүүд ингээд нөгөө мөсөн дээр их канкегаар гулгана. Тэгээд дандаа толгойг нь ард агзаараа савж унана. Тоожгаа чамтан алга. Гэртээ очиод бөөлж нь халуурна. Тэгэнгүүт ээж Нарамжийн ах дээр аваад очино. Тэгээд нэг хүүхэд дараа нь шоглонгот нь би уйлж байгаа. Хүн арай гэж Нарамжийн ахад толгойгоо бариулж явах чинь дахиад баг хөдлөгчлөө гэдэг. Тэгжсэн тэгээд би нөгөө Уйлж явахдаа бас Нарамжийн ахыг хэлээд үү? Юу барьж ийн юу? Барайч хийж байгаа. Тийм гарын дүртэй тэгээд 90 цагийн хин Нарамжийн ахаар ер нь тэр үсээ илүүлээгүй эмгтэй хүн гэж байхгүй. Хүүхдүүд дахиад бариулаагүй хүүхдүүд гэж байхгүй. Тэр ер эмгүүл бүгд бариулсан. Би л нөгөө баг бахта санддаг Нарамжийн ахыг нэг юм брэт малгайтай хүүхд байхын одоо ч ингээд өмсөө явдаг юм биш тий. Та ер нь өөр малгай өмсч үтсэн үү? Жадаач байна. Тэр нь зохин те их гоё ингээ брэт малгайтай. Манай Нарамжийн Нарамжийн ах ах чинь аваад өмсөд ирсэн сайн. Тийм байна. Тэнтэйгээ суухгүй. Айгуу гоё тэр нь зогтдог байхгүй Нарамжийн ах би тэр Манай сангийн аж ахуй чинь Тэгээд би харин Мегмар ах Нарамжийн ах хоёр одоо тэр өчнөө Манай сангийн ах хоёр медалтай нь байсан шүү. хамгийн их урах завсаг гадар нэгвэл 1957 онд маш их өндөр урах завсан гэж байгаа. Тэгээ улсдаа тэргүүлж улсын одоо ургацын баяр ихтер хийж байсан. Гэж энэ зүйл анхан тарианд ирээд яхад ярьдаг байсан. Ингээд сүлд нь ингээд яваад яхад үнэн шиг байлээ. Бас хүн 2 3 дээр үе мөнгөзээс гэдэг асуухад бол бас үнэн талтай шиг. үсээ өтрмийн талбай багтахгүй байгаа. Тагийн бүрдэд тариа тарьж байсан гэж. Тэгээд тэр нь тагийн бүрдээс залгаад нааша 1959 онд Атар газар үзсэн аагаар энэ аргатд ирж газар хагалж
анхныхаа тариаг 61 онд 60 онд хороож авсан гэж. Бүр биднээс сурахгүй ах. Тэгээ бас түүх гэдэг маань бас 56 гэдэг ер нь ингээд явсараа. Тэгээд 62 онд би 61 онд ирээд 62 онд трактор компани курс суугаад тэгээд 1962 онд трактор компани гэдэг ихтэй энэ 90 одоо Чулуун хотын сангийн аж ахуйд ажилчин болж ирсэн. Тэгээд 1965 оноос одоо тэр үед 62 онд бол бас давгүй өндөр урах завсан байхгүй. Тэгэхэд 5 баригаттай байсан байхгүй. 3 өртөрмтэй. За тэнд 62 онд 35 шинэ комбайн анхан нь бол яг 75 9-д 75 трактор ирсэн. Тэр наад яхад юм жоохон муу хөвгтэй аль сүүлийн наад юм гэдэг бас тэрийг янз Баракка нэгсэн биш үү таалаа. бас Надад зарлах юм байхгүй таа. зарахгүй шүү бас удаа Тий. ингэж л явсан. Ингэж одоо сүүлдээ явсаар байгаа 1968 онд Бэлэш 90 сангийн аж ахуй гэж нэрлсэн үү 68 онд 90 сангийн аж ахуй гэж засгийн газрын юугаар байгууллага сангийн аж ахуй шиг анхны Чулуун хотын сангийн аж ахуй гэж Тий, та тэр үед байсан юм уу? тий. Тэгэхээр холдог гэж тий. Ер нь тэр үеэс тэр 62 оноо тэгээд нүүж ирэхэд та хамт ирсэн юм байна те. Нүүсэн биш Тий. 4-р бригадаас манай 5 баригаттай 3 өртөрмтэй байсан. Тэгэхээр том газар биш. Тийм байна. 14 мянган газар тарьдаг Тийм байна. байсан. Тэгээд сүүлд нь 68 онд 90 сангийн аж ахуй гэж бий болохдоо бас энэ үржлийн одоо Нарийн ноостой. тий Мерноос Тэгээ үржлийн сангийн аж ахуй гэж одоо нарийн ноостой үржүүлэх сангийн аж ахуй болгож бас яасан гэлээ. тэгээд нөгөө нэг Тий. махны чиглэлээр Нарийн ноостой. тэгээд ноосны Ноосны чиглэлээр чиглэл. тэгээ бас таран гэдэг. Зөвхөн дээрж ирсэн шүү дээ. Балжин юм гээд нарийн ноос хоныг манай сангийн аж ахуй дээр анхных нь уран хяргалтын тэмцээн болсон За байхгүй би нэг гурав тайлбарлацсан. Уран хялгах би нөгөө цэгцээ сэрж юм гэдэг үү? Тий. Энэ бид тэд аймаг аврагуулад ахуулсан зураг. Энэ Батүржи гэдэг одоо хэн дансан жамчи Батүржи. Дараагийн ах нь хамгийн том ах. Тий. Энэ улсын начин намжилт орж гэдэг юм. Манай доод амжилт орж байгаа. Намжилт орж. Үстээр байдаг. Үстээр байдаг. За энэ сэсэр бүрээ түм ирж биднэрт хонь харих технологи зааж өгдөг гэсэн. Тэгээд бид нар чинь тэрийг сураа. Тэгээд аймагта 5 төрүүлээ суманд ч одоо хэд шний төрүүлсэн. Батүржи бид тэр үздэг гэсэн эмэгтэйгээс сэрж мэдээ. тий бор гिचтэй Тий. өөрөө цагаан юм шиг бас бор өдөрч бас Би санахгүй би байна. таны яг гаргаж байгааг одоо санаж байна. Бид нэр 6 7 дугаар ангид байхдаа хонь яргаанд бас зум нь явдаг Тий, энэ хажуу талдаа. тэгэнгүүт ингээд нөгөө нэг бид нар бол та нар шиг маа цахилгаанаа хаяргаж чадахгүй энэ юугаар гар хайцгаа хөө гар устаад тэгэл жоохон хөвгөд хонь дээр гараад ингээд алцгаа суучин тэгээд тийч яргадаг шүү дээ нэрээ Би тэгээд балчин махан тэр Хэргалж байгаагүй нь хэргалтын тэмцээн зохиож байсан санаад байгаа байхгүй. Нөгөө тий уран хэргалтын нэг тэмцээн зохиожсэн. Осчижсэн нь харжсэн нь санаад байна. Нэг хоны 3 минутанд хэрэгдэг. Тэгээд ч мэдхгүй байна. Жирийн нэг 50 хэрхад өдөрт 50 хон хэрэгдэг. Тэр чинь тэр хоньны чинь эндээс аваад энэ хатраас нь аваад битүү өстэй. тий Ингээд тухамхан битүү. Би санаад байгаа. сүүл үтэй Агрегат дээр хэрэгдэг байсан тий. Агрегат руу бид нар очиод үзсэн. Харжсэн санаа. Яг гол хэрэглээ. Одоо нэр яг тэр манай 90 цууд Тий. Тэрний анхны сангааж байхгүй. ор чүрүү гэж сангааж малчин байсан да. тий орчруугаа Орчоргоо хуцаар үлдэг байсан. Бид нэр нөгөө хуцсны ноос ярих гээд явуулдаг байхгүй. Нөгөө агрегата аваад очив. Тэгээд орчоргоод очиод хамгийн том хуцыг заагаад байгаа. Тэр чинь нөгөө суулын хүүхдийн журнал хөтлөж байгаа юм шиг тэр нарийн ноос тань чинь чихэн дээр номертэй. Тэгээд тэргээр нь журнал хөтлөө. За чи хамгийн том элит хуц хайч тэрийг язаач. Очоо барьжоод унгаах юм чинь нөгөө хоёр хил дээр босон чинь надаас өндөр болдог. Өстой нэг Нөө хонь тийм том бэлтэй гэж. 13 мэхээр унгааж. Тэгээд харагчаад дээр босч байгаа.
носын килограммын үдтэй шууд нэг тэр чинь нөгөө мачиж журнал хөтөлт юм биш үү? Өнөө жил тэдэн килограмм. Тэр чинь 13 хил ноос гарч байна. Тэмээ 6 хил ноос гардаг шүү дээ. Тэгэд нэг эрдний цуцнаас 13 хил ноос. Би 3 жил дараад нь тэр хуцыг харгасан. Тэгсэн жилд 2 кг-аар буурдаг. 13 байсан бол 12. Тэр яагаад буурдаг юм бэ? Тэгээ сүүлийн хамгийн сүүлийгтээ 8 болсон. Тэгээд орж ургад энэ яагаад энэ ноос буурч муу таргалсан юм. Наад чи хөвшөрцөө одоо та нарын хоолнд явах байхаа тэгдэг. Өсөн ундаг шиг. Хөшөрмөр ноос нь баг болох. Тэр нарийн ноос тонны чинь бид нар төл төөгөө. Хавар. Одоо энэ Батмунх Доржин Батмунх гэж Сүхбаатар аймгийн бай. Дөрүүлээ одоо хэн Дандин бүрэн Эрдэнэбаатар Санжийн Туяа баахан улсууд хонторойхонтой төлд гард юм байна. Тэгэхээр хадлангийн баригаад болохдоор бид нар ч богоочгаа авч гараад жиргүүлтэй тараахтаар авч гарангуутай. Нөгөө өвсөн дээрээс хамгийн ногоо өвсөд төөж авчрал. Гадна хураагаад. Чагнаас Сүхбаатар. Хин Шилдармага хүргэн. Бид төл байж болж байгаа. Тэгээд 200 хон тасал төлөвлүүлээд 180 хураг. 200-аас 180 гэдэг чинь тэр нарийн ноос тон чинь айгүй эмзэг шүү дээ. 14 хоног улаан ялцгай. Ихэнх нь 100-аас ч одоо 100 хонноос чинь 60 70 ихэрлэн. Ихэнх нь өгч явж. Хэрвээ ихэрлээд бүгд амьд байдгүй л доронтой талбаар багтахгүй гэсэн үг байсан. Би тэгэж боддоо. Нарийн ноос тон гэдэг садаг санаж Хоргоо байна. Юу өснө Юу айгүй сүүхтэй. Сүүхтэй. Айгүй сүүхтэй. Хоноо? Нөгөө өснө ингээд сэгсгэр байсан тий. Сэгсгэр. Би нөгөө хайчилчихсан болохоор санаад байна. Тэгээд нөгөө өтрөмлөөр дахиж чичээд гал бадрах байсан дээ. Ташмаа. Хэлээ. За чи нэг хэрэггүй авьяаснаас надад биднэрт өгөөч ингээд. Тэгээд авьяас авчраад нөгөө төмрийн хамгаалт гэдэг тойруулаа гадар хагалдаг шүү дээ. Нөгөө тэгэхээр тойруулж ингэж асгаад. Тэгээд нөгөө суваа хургалаг хоноо тэрнээс цааш нь явуулахгүй санаа хийж байна. Тэгэхэд явдгүй юм байл. Тэр дотор чинь байгаа. Тэгээд тэр чинь айгүй төл сайн авсан да. Тэгээ улсууд гайхдаг байсан. Энэ одоо хадлангийн дараа тань жолооч нар ийм төл байж болоод байгаа. Хэн даваа малынч даваа эднэр тамдын жооч эвлээ дарга байсан. Дарга байсан шүү дээ. Давижэл дарга. Тий. Эвлээ. Ер нь яг ингээд зоо той нэг яахгүй малын зоо. Ванчахгүй юу байлаа? Ногооных. Ногооных. Ингээд шилжилтээр юм бүтээн байгуулалт хийжсэн, хөдөлмөрлөж хийсэн хүмүүс байгаа байхгүй юу? Манайх нэг ванчгүйтэй тэр ногоонд бидний нэр хийгээгүй ажил байгаагүй юм байна. Тэгээд нөгөө одоо жаа гамгүй идлүүлцээ багтаа. Би одоо ингээд нэг жаа гэсэн. Үнэ тэр ч бас яг үнэ. Тусалдаг байсан. Сангаачгийн ажил тусалдаг байсан байна тий. Тохойдоо сурагчид. Юу туслах байлгаа баг эднэрээсээ сайн ажилтдаг байсан. Би бол ногоонд явж исэн санаж байгаа байхгүй. За манай Мегмар ах минь гой түүхээсээ бас өшөө гой нарийн нандин юу байд. Ер нь Тарай баргадын тухай Мегмар ах ярих юм. Үгүй л ог нэртэй хэлэхгүй л 90 цаг байхам танихгүй шүү. Яг үнэ ярьж болно шүү дээ. Тий. Одоо 1900 салаа байгуулсан хатаа. 62 оноос ажиллаж эхэлсэн шинэ миний тэгээд энэ чулуугараатын сая жохоо гэж болсон тэрний нэрэн дээр одоо нэг хэсэг өртөрмжлээ дараагчларч болж үзлээ. Одоо энэ сангийн жохоод хийгээгүй яста там болж юу цогоогүй гэдэг шиг бүхэн юм хийгээд одоо ойртуулдаг хийп гэдэг одоо сангийн жохоо гашаа хороо одоо худаг усын бүгдийг гаргаж өвс хадлангийн татаж гашаанд нь хураан одоо тэгээд энэ бажин юм гэртээ үл би бас явж л байсан. Танаа үеийн гэж одоо хин ах нар минь байна да, нутгийн ах нар минь. Өөрөө чи одоо цог ажиллаж яасан одоо. Ажиллаж байна. Бодвах. Трактор комбайн бол одоо хамгийн одоо бодмаа 86-тай.
Цэндоо маань 83-тай. Би Цэндээс 83-тай. байсан уу? Байсан Цэндоо байсан. Уугийн шилжээдээ. Шалцсан Бүх тэр юу чинь хөдөлмөрийн талбар чинь Уугийн хишгэн. Өөр нь нөгөө сангийн аж ахуйн дандаа тэр тариа албар байгаа. Тэр нь салаагүй. тариа хатлангаар 61 он тэр Цэндоо 64 онд бодвол 59 онд ирсэн байхгүй сангийн аж ахуйд. Тэгээс бодтойгоо одоо найзсаар одоо хүртэл найз хэвээрээ яваа. Сайн модны очиж. Нутаг орноор очиж гэнэ үү? Хаагур байна да. Тайд минь. Юу гэсэн. Нутаг орноор очиж байгаа юу гэж. Нутаг орноор очилгүй жилийн жилд очино. Яг 2-3 очино нутгаараа бол. Би тэгээд 50 жилээр очив. 60 жилээр очив. 10 10 улсын баяраар очсон. Улсын баярын дараа очсон. Ер нь жилд нэг 2-3 бол ахиж. Нөгөө хамт хамтаа бол манай шалааны хамт бол хүүхд байгаа шүү дээ одоо. Дандаа даал гарсан одоо өвгсүүл. Бид нэр ер нь одоо энэ нэвтрүүлэгтээ бас ирээд цавраа очиж зураг авч Тэд нэртэйгээ уулзсан, тэд нэртэйгээ бас ярьж хөөрч бас ингэж явсан, тэгж явсан, ингэж явлаа гэж бас ярьж хөөрч бас баяж явдаг байхгүй. Бас юм ярьж ята ингэж явах чинь бас сайхан. цэмбэр нөө гурван ахаар цэмбэр зүгээр. Одоо би нэг юм ярив. Би тэр одоо манай Ирэн цовчин хүн алга болдог уул хөхөөл гэж уул байгаа. Тэр уул чи би 9 жил байгаль хамгаалагч хийсэн. Бас тий. Вау. Хатлагатсан гэж үү? байгаль 96 оноос хойш шүү. Сүүлд. Тийм Тэгээд тэнд чинь тарууг ихтэй, янз бүрийн амьтан ихтэй. Тэр Монгол дагуурын дархан цаацгаад байна шүү. Монгол дагвар хөхөөл юм уу? Монгол дагуурын дархан цаацгаад байгаа байхгүй. Манай Ирэн цовчин баруун хойшхон тэгээд хөхөөл хүртэл. Монгол дагуурын дархан цаац. Тэр чинь Монгол чинь 0 баг нь 2 байд юм байна. За нэг баг нь тэр Алтай таван богдод байд юм байна. Нэг нь манай Ирэн цовд 3 улсын хил дээр тэр гоё дорсомч байгаа юм байдаг. Их гоё бид нар хаяа очдөг байсан. Та хөхөөл нөгөө юу яах та даал хамгаалагч яах та нөгөө айдаг байсан алга болчихгоо. Сүүлдээ айхаа болсон. Ганцаараа Ихэнтэй айдаг гэсэн багаач. эхлээд одоо энэ дээр намдлын продюсерч би тэр чи очоод жижигэн уул шүү дээ. Жижиг хэдхэн модтой. Тэр дотор нь улаахан гэж жимс байна. Хоёул гараараасаа барьчаад жимс дүүх гэж байна. Ганц гартаа хүн яаж жимс дүүх вэ? Тэгээд аягаад алга болчихно гэдэг. Тэгээд сүүлдээ тавьчаад биенээ дууддаг байсан. Тэгэд нэг юуны цаагаар орно ш модны. Тэгээд нэг жоохон нэг аян дүүх хийх. Тэгээд тэр чинь их гоё ч та. Орсын халамжид ирж өв садна. Орсын махад өхөр хонь Монголд таргалуулна. Хонь хөхөөлт чинь жойдны дарга байхдаа Орсын нэг хамтралууд бүгд яриа хийгээд наадмаар орцууч нь ирнэ шнэ. Тэгээ тэгтэн жойдны дарга дөрөө нурдаар одоо цэрэнгийн ухна гомцор зөвхөн гомцор гомбо бид гурав чинь ямаа байгаа тэнд бэлэн байлгаж байгаа. 3 цагт очино. Наадам тараад очино гэд. Гурваа ямаага бооцоод ирдгөө нөгөөд болч. Тэгэхээр таргунд яваад гисэн. Орхшаа таргуу ихтэй. Нэг харсан чинь ирдсэн бож ханж байгаа. Дахид ирээд дахиад өрөөж ирсэн. Жойдын дараа нэлээд яг уурдахлаар ингээд цаашаа хараад гэдэг баг. Хайчдаг уусаад цаашаа хараад. Тэгээд жойдын дараа чинь тэр Орсын хадламж чинь газар авахын тулд даргаас зөвшөөрөл авсан. Хөхөөлөөс гадрын зааж өгнө. Тэгэхээр жойдын дараа нөхцөлөл энэ үгээр дүүрэн арх хийж бол за надад тулгаад та нар яваар 5 цагт хийлээ хаана шүү дээ. За. Тэгэхээр нөгөө цэсэр бүрээд дарга нар чинь тулах гал явахлаар бүр энийг хүртлэх хөх нуур дөрөө нуурлуу. Ингээд орцох нөгөө л ирч чадахгүй. Яг л дөрөв нор амар гүнзгийсэн. Айгу. Тэгээд нөгөө төл 5 цаг болохоор нөгөө чи явах аргагүй болчих шүү дээ. Тэгээд хонуулж байгаа юм. Зойдын дараа их алхах гоё. Одоо яг үнэхээр би одоо Маргад хоёр энэ нэвтрүүлгийг эхлүүлснээр өөрсдөө яг атстай хүмүүс гэж бодож байна л та.
ердөөс сонсогдоогүй шин түүхүүд нэвтрүүлэг болгоноор гарч ирэх ер нь шинжтэй. Тэгээд одоо би нөгөө Балжны махыг тэр Монгол дагуурын газар тэр хөхөөлөнд би байгаль хамгаалагч гэсэн мэдгүй байхгүй юу? Сүүлд юм ба шүү дээ. Тэгээд бас их сонин түүхт. Би чинь 1969 он дээр лавгсан гэдэг. Одоо лавгсан битээ чинь нэг голын Бацангэл хоёлаа нэг сумын хоёр байхгүй өөр төрөндөө унчсан найз маань. Манай Сарагийн аав гэсэн тий. Өөр төрөндөө унчсан нэг ар хангаа багцсан гэсэн юм байна. Нэг сумын хоёр байхгүй. Тэгээ бид тэр чинь аргастад хоёлаа төгсөөд. Аргастад би яасан чинь онц гарахгүй юу. Тэгээ онц гарсан чинь намайг багшаар авч үлдэнэ. Тэгсэн лав гэсэн бид тэрийг нэг машин ирээд 90 цавраа ажиллагаа 90 цавраа хөөхд авч явна. Илгэлтэй эцтэй. Илгэлтэй эцтэй авч явна гэсэн чинь намайг цуг яваа хоёлаа яваа. Тэгээ би чинь тэр юм багш болох байтгаа цуг дагаа явчих. Тэгээ явж очиод 90 цавд очиад тариан дээр очиод байжсэн чинь гончж байгаа дуудаад чи ер нь онц сурч юм л юу хадлан тариа хараад энэ пресс гэдэг юм чи ажиллаж чаддгүй юм байна. Одоо увсын хадлангийн хөвд усууд ирсэн байна. Пресс чи пресс ажиллах гэсэн. За тохируулах юм гэсэн тэгин. Тэгээ би пресс тохируулаад юу энэ тарианд ажиллах байд дээш яасан. Тэгээд одоо танаа юу байсан инженер байсан. Би бас наатанаас ажиллаж байлаа. Тэгээд улаан гараашийн механик боллоо. Улаан гараашийн механик болсон. Тэгээд сүүлдээ юуны уурын зохны механик болсон. Засварын механик болсон. Тэгээд энэ олон усуудын юм дэм ер нь хадлан гач хийгээл механик гач хийгээл юм гол юм хийж байгаа л үү. Бүхэл ажил хийх. Наран туяа бид тэр престэй наран туяа давхруулж төмөр уцаар бод үс. Тэгээ сүүлдээ мянц болсон. Мянц болоход арай нөгөө гар мянц чинь хулган ингээд дамжаад ичдэг юм байна. Анхны их гоё утас гарч ирдэг байсан. Тэрийг хулган ичдэг байсан. Төмөр утас нь бол амар байдаг байсан. төмөр уцуулаад яахгүй шүү. Бид нэр өргөж яхад нөгөө нэг талын төмөр нэгээд яга сагсаагаад тэгээд задах чинь айгүй хэцүү байсан. Тэг их завсан гэж. Хүнд ажил хийдэг байсан байх. Нэг Орсын механик ирээд пресс явахгүй нэхгүй. Тэгээ би очиж тохируулах гэсэн чинь утас нь айгүй хатуу утас байхгүй. Тэгэхээр улаасгаад. Тэгдэг гэсэн. Улаасч чи нэг улаасч орсоо гайхаад байгаа. Тэгээ шатаага улаасч жагаад эргүүдээ би тохируулсан. За одоо би энэ хүртэл чинь боохож харъя гэдэг. Ямар цатаа байхгүй юм. Ингэж нэ ирэх орго. Тэгээ зарим нэг татрахад утсан юм. Амсраа зэмцээ бариад ажиллаж байхдаа юу яадаг. Ханаас Орсын бариад Орос бүрээд хадна. Тэд нэр одоо энэ зоригт гэдэг хань аван зоригт гэдэг бас 2 удаа аван өөрөө бурхан гэсэн. Хүүхэд нь сумд бараг хэдэн жил дарга хийч байна. Гэрэлтэд ах тий. 16 жил тэгсэн баг. 4 удаа. Гэрэлтэд ах хэл. Зориг нөгөө Орсын бариад ухтаж явна. Хоёулаа нэг тархны хорхох бод. Алгын юм уугараа хаа. Хөхүүлтээр нөгөө Орсын бариад нар чинь хөхүүл аяг шүтдэг. Тэгээд уулзаад таргаа гаргаж өгөөд тэгээ найрамд одоо бүр ах トゥ шиг болоод таргууныхаа үд. Тэгээд хадлангийн нөгөө Эрмийн Запас эдэр нөгөө Оросуудаа захинш нөгөө дэрвч найз зурч зоргоо витер очив. Тэгсэн нөгөө хадлангийн нөгөө хадуурчингууд маань Эрмийн хугарлаа, тийм хугарчлаа. Тэр Оросын бариг руу яв гэдэг боллоо шүү. Тэгэхээр сүүлдээ хоёулаа нөгөө Оросуудынхаа өгсөн юм хөдөө нуучаад байхгүй нөгөө төр чинь юунд явчих. Усанд орохоор явчих. Тэгээд багаар явахгүй нөгөө төр эвдэрсэн юм эргүүл засахгүйгээр зандаа юм ацруулж яах гээд бас залхуурдаг залуучууд байдаг юм шүү. Нэр нутгийн сайхан ахнараараа яа хууч өөрөө сууж байгаа. Одоо яг энэ нэвтрүүлгийг үзэхээр манай 90 цавынхан нэвтрүүлэг болгон дээр огшоо зарим нь бүр уйлаад над руу войс явуулдаг. Яг тэр цаг хугацаанд
ямар байсныг бид нэр одоо ингээд нүдэндээ харж байна, кино шиг харж байна гэд одоо зарим хүмүүс нь бүр ингээд самсаа шархирсан уйлаад эдгээр voice явуулаад байгаа байхгүй юу. Тэгээд ер нь бол ингээд ахмадуудаасаа одоо нутгийн сайхан буурлуудаасаа илүү төлхөө аваарай гэж захиалга өгöd байгаа. Тэгээд ер нь бол бид нэр та нараар маш их бахархаж байна. Манай хойч үеийн тэр жоохон одоо залуу үеийнхэн мэдгүй байх. Гэхдээ мэдэж аваасаа манай одоо тэрний маань байна өөр байж гэдэг юм уу те. Тэгээд баг энэ телевизийн нэвтрүүлгээр бас уулзсан юм торгон агшин байх болноо. За тэгээд энэ хүн нэвтрүүлэг маань бас хугацаатай болохоор тэгээд нэвтрүүлгээ жаргаяа. За та бүхэн минь илгээрээ их амгалан төрлөөрөө төвшин сайхан урт удаан наслах болтугай. Баярлалаа. За ингээд нэвтрүүлгийн маань зочдод бид бүхэн 90 зам Дорнод аймаг дахь 90 зам нутгийн зөвлөлөөс бид нар хүн бүхэнд гарын бэлэг бид нар бас гардуулдаг. Тэгээд энэ уламжлал ёсороо 3 ахайдаа одоо шинэ жилийн баярын ширээгээ Баярын бэлгийг гардаг. Тийм сайхан. амттан амсуулаарай. Сүүлийн дүүж яах нөгөө тахаа ирүүл шиг болоод байгаа шүү. За сайхан баярлаарай. Шинэ оноо сайхан өгтөөрэй. Энэ сайхан нэвтрүүлгээ бийж өгсөн таяр дайс гэсэн баярлалаа. Манай Дорнод аймаг дахь 90 зам нутгийн зөвлөлөөс энэ хөө нэвтрүүлгийг бүгдээрээ санаачилж зохион байгуулж байгаа шүү. Тэгээд ганц Маргад Эрдэнэ сувд хоёр биш. Одоо аймагт байгаа тэр нутгийн зөвлөлийн тэргүүлэгчд маань хамтарч байгаа. Их нутаг минь шүлэг шиг сайхан, эх ор минь дуу шиг сайхан. Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан, эрээн цавда цас орох сайхан. За энэ хүү сайхан шүлгийн шавдар уламжилт ёсороо энэ хүү нэвтрүүлгээ жаргаая.